National Leaders Team үзүүлж байна. Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Банзарчи Оюумаа гэдэг. Би IELTS багийн гишүүн байна. Ямар ч хүчтэй манлайлагчдын таанд хүчтэй баг байдаг. Өдөртөгч хүн хизээч ганцаараа амжилтанд хүрдэг. Тэр бол багийн тусламжтайгаар хамтаар ажилласан зарчмынхаа тусламжтайгаар амжилт хүрдэг юм аа. Тэгэхээр та ямар салбарт амжилтанд хүрэхийн тулд багаар ажиллах чадвар суралцах нэг чухал байдаг. Баг гэж юу вэ гэдэг ойлголтыг бид нар мэдхэн чухал. Тэгэхээр баг бол 6 зүйлээс бүтдэг. Нэгдүгээрт багийн үнцэн, хоёрдугаарт багийн зорилго, гуравдугаарт багийн гишүүдийн оролцоо, дөрөвдүгээрт багийн зарчим, тавдугаарт багийн гишүүдийн хүсэл эрмэлзэл, ингээд хамгийн сүүлдэнд бол багийн гишүүдийн дүгнэлт байдаг юм аа. За ингээд баг үнцэн дээр оршдог гэдгийг би сайн хэллээ. Хизээч баг зөвхөн мөнгөн дээр оршин тогтохгүй. Баг болвол дотоод итгэл үнэмшил хамтаа хийж бүтээх гэж байгаа тэр үнэтэй зүйл дээр хамтарч бий болж чадах юм бол баг удаан тогтсож оршин тогтно. Мэдээж баг ямар нэгэн зорилгыг бий болгохын тулд зорилгоо тодорхой тавина. Зорилго нь бол тодорхой хугацаанд хэмжигдэх боломжтой, үнэлэгдэх боломжтой, тодорхой хугацаанд хийгдэх үйл ажиллагаатай байх ёстой. Ингээд энэ зорилгыг биелүүлэхийн тулд багийн гишүүдийн үүрэг оролцоо болон нарийн тодорхойлогдож ямар ажлуудыг хийх ёстой бэ гэдэг нь тодорхой байх нэг чухал байдаг. За ингээд баг хамтын хариуцлага, хамтын зарчим дээр. Тэгэхээр ямар ч хүмүүсийн нэгдэл юун дээр оршин тогтдог вэ? Хамтын хариуцлага дээр оршин тогтдог. Хамтын зарчим дээр оршин тогтдог. Хамтын хариуцлага зарчим байхгүй бол баг нурдаг, хамт олон нурдаг. Энэ бол багийн дотоод үйл ажиллагааны нэг чухал хэсэг байдаг. Мөн багийн гишүүдийн оролцоо бол маш чухал байдаг. За багийн хүсэл эрмэлзэл, гишүүн болгон ямар хүсэл эрмэлзэлтэй байгаа юм бэ? Өөрийнхөө бас эрх ашигыг бий болгохын тулд баг дотор ямар оролцоотой байх юм бэ гэдэг их чухал байдаг. Ингэжээж баг бол урагшилдаг. За мөн баг бол үйл ажиллагаанд дүгнэлт хийх нь чухал. Тэгэхээр хэдүүлээ жишээ аваад үзье л да. Жишээлбэл та баг хамт олноороо ямар нэгэн зорилго тавиад ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэж бодъё. Тэгэхээр тэр арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа бол баг хамтаараа тодорхой зорилго тавиад хамтын гишүүн болгоны оролцоог тодорхойлоод гишүүн болгоны үүргийг тодорхойлоод хамтын хариуцлага, хамтын зарчим дээр үйл ажиллагаа явуулсныхаа дараа тэр болсон процессын дараа бол үйл ажиллагаа дүгнэлт хийх нь чухал байдаг. Ингэжээж алдаа олноогоо дэнсэлдэг. Ингэжээж дараагийн таны багаараа явуулах үйл ажиллагааны чинь дараагийн зорилго тавьсан тэр зорилтод үйл ажиллагаа бол илүү үр дүнтэй биелж идэг. Тэгэхээр хүчтэй манлайлагчийн цаана бол заавалч хүчтэй баг байдаг. Хүчтэй багт оршин тогтохын тулд та өөрөө маш хүчтэй байх хэрэгтэй. Тэхийн тулд та багаар ажиллах хувь хүний чадвараа хөгжүүлэх нэг чухал. Хувь хүний чадварт юу ордог юм бэхээр та энэ бол баг гэдэг бол ерөөсөө харилцаа. Хүмүүсийн харилцаан дээр оршин тогтдог. Тийм учраас та хүнийг сонсож, хүнийг таньж, зөв ярьж, тэр хүнийг мэдэрч хамтран орших их чухал байдаг. Тэгээ баг бол ерөөсөө л итгэлцээр оршин тогтож байдаг. Тийм учраас та багаар ажиллах хүчтэй баг дотор орж чадсан тохиолдолд хувь хүний хувьд та асар их хөгжих болно. Өөрийнхөө илтгэх урлагийг их хөгжүүлнэ. Өөрийнхөө зохион байгуулах чадварыг хөгжүүлнэ. Өөрийнхөө ярих чадварыг хөгжүүлнэ. Өөрийнхөө сонсох чадварыг хөгжүүлнэ. Манлайлагч байх чадварыг хөгжүүлнэ. Энэ бол хүчтэй багт оршин тогтдог юм хамтын зарчим юм аа. За ингээд та багийн талаар тодорхой мэдээлэл авлаа. Анхаарал тавьсан танд баярлалаа. Түр баяртай.